Өөрийнхөө биеийн дээрх удирдлагыг салгахын тулд хакер найз залуутайгаа уулзав. Түүнээс роботын хоргийг туслах аргыг олж мэдснийхээ дараа Жера огтхон зэрэглэлгүйгээр өөртөө нууц код орууллаа. Нэвтрэх нууц үг нь ямар ч байсан тэрхүү код байв. Жера амжилттай хийж чадлаа. Эхлээд тэр сонсголын хязгаарлалтыг арилгав. Гэтэл тэр 2 км-ийн зайд байгаа дуу чимээг сонсож эхэллээ. Хажуутан байгаа эрийн богцолж буй чимээг, мөн хаалганы цаан байгаа хосуудын шимэлтгэж тод сонсож байлаа. Энэ бүхэн түүнд гайхалтай санагдаж эхлэх мөчөд тэр сарын найзаагаа ирснийг анзаарлаа. Үүнийг үрдэн адил зохицуулах гэж байх үедээ гэнэт өөрийгөө робот гэдгийг санаад ийм зүйл огт байгаагүйгээд бие махбодын системээ шууд унтраачихв. Тэгмэд сарын тэмдэг нь алга болчихов. Жера улам л догтлон годомж руу гарлаа. Өөрийн бие дээрх бүх хязгаарлалтыг туслав. Тэр даруул годомжинд явж буй хүмүүс түнд ямар ч нууц хүмэд санагдав. Тэдний нэр, боловсрол, хөрөнгө, хинтээ ямар харилцаатай байсан, ямар хэрэг үйлдэж байсан, бүр эрүүл мэндийн байдал нь хүртэл бүгд түүний нүдний өмнө гарч ирэв. Тэр яг л бүхнийг мэдэгч бурхан шиг байлаа. Гэвч хит их мэдээлэл орж ирснээс болж өөрийнх нь тарих энэ бүгдийг нь боловсруулж ирэхгүй байгааг анзаарлаа. Тэр даруй хязгаарлалтыг хангахыг хүссэн ч аль хэдийн оройтжээ. Үүний дараа тарих нь хит ачаалснаас болж тэр ухаан алдаж унав. Бодлого Жерагийн аав үүнийг мэдээд яарамчлан нэрнэ. Тэр даруй Жераг машиндаа суулгаад авч яв. Гэтэ тэр охиноо эмнэлэгт хүргэсэнгүй, харин шууд гэртээ авчрав. Жераг машинаас буусны дараа аав нь хин нэгэнтэй уцаар ирэв. Аав нь түүнээс ямар нэгэн зүйл нуугаад байгаа мэт санагдаад байсан тул тэр даруй сонсголын хязгаарлалтаа цуцаллаа. Гэвч төсөөлөж үгүй зүйл болов. Аав нь уцаар ярихдаа танаа юм яагаад үйлчлэхгүй байна гэж бухимдаж асууж байлаа. Аав нь Жераг робот гэдгийг анханасаа л мэдэж байсныг тэр ойлгов. Үргэлж түүнийг хурж байсан байжээ. Жера маш их сэтгэлээр унлаа. Тэр өрөөндөө ороод аавынх нь өдөр буруухыг шаарддаг эмээ гаргаж ирв. Гадна тал нь ямар нэгэн сэжигтэй зүйл харагдсангүй. Харин эмээг хугалахад Роос нь харангийн шингэн гарч ирэв. Тэрээр үүнээс зэгшин хог руу хаялаа. Аавынхаа ундлахын өрөөнд орж өөрийнх нь хянаж байгаа ямар нэгэн зүйл хайхаар шийдэв. Хэсэг хугацааны дараа нэг сейф боллоо. Аавынхаа тухай мэддэг зүйлсээ ачаар түлхүүрийг хэлбэрхэн олж сейфийг онгоолгов. Хэсэг хугацаанд хайсны эцэс дотроос нь нэг сэжигтэй таблет оллоо. Асаагаад үзтэл тэр шууд балмагдаж орхив. Учир нь тэр ямар нэгэн зүйл бодмогт. Таблетын дэлгэцээр яг тэр болон гарч ирж байлаа. Тэр эргэлзэхэд дэлгэцээр мөн адил эргэлзэж байна гэсэн үг гарч ирэв. Тэр нүдэн онийлоход дэлгэцээрч мөн адил нүдэн оним гэж бичигдэв. Түүний бүх бодол уйлгүлдэл таблетын дэлгэцээр шууд ил харагдаж байлаа. Жера ихэд бухимдан таблетыг аваад үнийн шалтгааныг мэдгээр аав руугаа явлаа. Яагаад өөрийг ингэж нууцаар ажиглаж байгаа талаар асуув. Аав нь энэ үед нууцаа дэлгэн түүнд нэгэн аимшигт үнэн хэлв. Нэгэн өдөр тэд хамтдаа аз жаргалтайгаар гадуур зугаалаад явж байх үед гинэт ээж нь сандарсан шинжтэй залууч түүний машинаа зогсоохыг шаарджээ. Тэр юу болоод байгааг ойлгож амжаагүй байтал Жера гинэт таталтагч улмар жолоо барихт нь саадуулж бараг осол гаргах шахав. Аз олж машинаа аюулгүй зогсоож чаджээ. Эхэндээ тэр Жераг таталт өгч байна гэж бодоод түүнийг эмнэлэгт хүргэх гэж байсан ч гинэт технэрийн нэр зогсоогоод охиныхын цэнийг дууссан хэлв. Тэр мөчөөс эхлэн аав нь Жераг робот гэдгийг мэджээ. Бүх үнэн мэдсэн Жера өөрийг нь хуурсан мэт санагдав. Түүний амьдрал ердөөл нэг мөр код байсан гэж хэмээн тэр уйллаа. Жера аав руугаа ашгарч яагаад анханаас өөрийгөө робот гэж хэлээгүйг асуув. Аав нь түүнийг тайвшруулж нэг зүйлийг хэлв. Охин минь чи бусад роботуудаас ялгаатай ба хүнтэй адил гадаа төрөх жинхэнэ сэтгэл хөдлөлтэй болсон гэж хэлв. Энэ нь хүн төрөлхтөн ба роботуудын хил хязгаарыг бүрдүүлж байна. Чиний оршин тогтнол нийгэмд харж бөгөөд хэрэг чи бүрэн сэргүүл чамааг устгана. Энэ таблет чамааг бүрэн хянах систем. Гэхдээ би хизээж үнийг ашиглаж байгаагүй хэмээн тэр тайлбарлав. Үүний дараа Жера зөвхөн ээжийн хяналтын системийг унтрааж чадна гэдгийг ойлгов. Гэвч тэр ээж рүүгээ ярилгүй эхлээд нэг бичлэг хийв. Тэгээ сургуулиасаа нэг роботыг хайж олоод түүнээс нэг зүйл туслахыг хүсв. Бүх бэлтгэлээ хангаж дуусаад Жера ээж дээрээ очив. Тэр ээжээсээ хяналтын системийг нэн дараа унтраахыг шаардлаа. Гэвч ээж нь татгалзсан. Би чиний аюулгүй байдлын төлөө энэ системийг суулгасан гэж хэлв. Хэрвээ ямар нэгэн зүйл тохиолбол би чамайг аварч чадна гэв. Жера үнийг хүлээн зөвшөөрсөнгүй. Та намайг зүгээр л туршдсан бай болгож байна гэд өнөөх бэлдсэн бичлэгээ гаргаад ирв. Уг бичлэгт өөрийг нь ээж нь бүтээсэн талаар илчилсэн байлаа. Ээж нь бичлэгийг болгохыг оролцсон бичлэгийг аль хэдийн өөрийнхөө мэйл рүү илгээж гисэн хэрв 5 минутын дотор ямар нэгэн арга хэмжээ авахгүй бол үнийг бүх хүн рүү явуулна гэж ээжтэй анхааруулв. Ээж нь удаан буцсны эцэс бууж өглөө. Жераг дотогч дагуулж ороод хяналтын системийг нунтраах төхөөрөмж гаргаж ирв. Ээжтэй ямар нэгэн мэгтэй зүйл хийхгүй байхыг санууллаа. Ээж нь өөрийг нь шууд удирдах боломжтой тул хүссэн үедээ санахыг нь уцгаж чадна гэдгийг мэдэж ав. Тиймээс тэр урдчлан ухаалаг робот төр очиж самжаа төгжих арга хэмжээ авсан байна. Ээж нь үүнийг хараад ямар ч аргагүй бол тэр даруй хяналтын системийг нунтраалаа. Ингэж нэгэмжээрээ жинхэнэ эрх чөлөөгөө олж авсан юм.